Сайн байцгаана уу? Та бүхэнд хүлээх өрөө киноны 10 фактыг танилцуулж байна. Факт 1. Blackpink хамтлагийн Lisa Cholko 10 тэрбум воноор авч байсан бол манай ундрал кинон дээрээ Cholko нулимсаар авсан юм да хөөрхий. Тэгэхээр ундралыг Нулимс 10 тэрбум вонтой тэнцвэц гэсэн үг. Факт 2. Кино зураг авалтын үеэр Жимигийн хормын өмнөх ганц бие үзэсгэлэг болсон юм. Найзууд нь 2 сая үнэтэй хавс түрээслээ тэмдэглэсэн боловч Жими байгаагүй. Яагаад гэвэл тэр ядраад унтчихсан. Факт 3. Харин жижигээ тэр өдөр Жимиг орлож гол дүр шиг байснараа маргаашийн зураг авалтан дээр ходоотой эргэтэл буйлцсан. Хажуунаас нь харж зогссон найрлагчийн маань сэтгэлээ өвдөж 2 цаг унтах хэрэг олгосон гэдэг. Унтан даварцсан хүн байгаа зү. Факт 4. Урдах зураг авалтаа яа гэжээж хормон дээр гэрчийн бүжиг бүжиглэн гэж ам гарсан хүмүүс ч бэлтгэгч газаргүй бэлтгэгч завгүй зураг авалтынхаа завсарлагаанаар кино групптэй бүжиглж үзүүлэн бэлтдэг байсан. Факт 5. Манай киноны хамгийн залуу жүжигчин Батман дахь буюу Бацаана бид 4-өөс ч илүү туршлагатай жүжигчин. Учир нь хүлээх өрөө кино бол түүний 21 дахь кино. Факт 6. Хүлээх өрөө киноны жүжигчдийн бүрэлдэхүүнд нийт 4 гавьяат жүжигчин, 5 соёлын тэргүүний ажилтан, мөн 4 хөөрхөн охин тоглосон. Тэр 4 нь мэдээж бид 4. Биш 5 юм байна. Гидсэн дотор нэг байгаа. Факт 7. Хормынхаа өдөр Жими нөхөртөөгөө 11 удаа үнсэлсэн бол харин хормын маргааш өдөр Сумьятай 14 удаа үнсэлсэн гэдэг. Нэмээд хэлэхэд нөхрийнх нь нэмээ энэ зураг авалтын турш харж суусан гэсэн шүү. Ямар хичдэггүй хүн бэ. Факт 8. Манай киноны зураг авалтын 50% нь эмнэлэг дээр авагддаг ба бидэнд маш их өвчтний дүр тоглох жүжигчид хэрэг болсон юм. Гэтэ бидэнд ямар ч цалингүй 24/7 бид нарын хажууд байдаг алтан жүжигчид байсан. Энэ бол мэдээж бид дөрвийн имэ. Харалта хөөрхөн байгаа зү. Факт 9. Энэ бол манай киноны зураг авалтын турш тохиолдсон хамгийн аимшигтай явдал юм. Учир нь гол дүрийн жүжигчин Номин гэрэл буюу Жими маань эмнэлгийн орчинд зураг авалттай байж улаан бурхан туссан гэж бодсон чинь зүгээр л турах гэж зүүсэн даруулахаасаа харшилсан байсан. Та нар тураах даруулахаа зөв сонгоорой. Факт 10. Анх киноны зохиол бичиж байхад Номингийн дүр дээр Томоо байсан юм. Гэхдээ Томоо маань найз залуутайгаа 2 сарын 14-ний өдрийг гал халуухнаар өнгөрүүлснээр энэ дүрээс хасагдсан. Харин 2 сарын 14-нийг хоосон өнгөрүүлсэн жижигэ маань Номингийн дүр дээр явхаар болсон. Факт 11. Хүлээх өрөө уран сайхны кино маань бүх кино театруудаар гарсаар байгаа шүү. Та бүхэн заавал үзээрэй. Баярлалаа. Баяртай.